Яагаад зөвлөлдөх санал асуулга гэж. Ардчлалын хэлбэрүүд ардчилсан тогтолцооны амин сүнс нь шийдвэр гаргалтад иргэдийг оролцуулах юм. Яаж оролцуулах вэ гэдэг дээр өнөө хүртэл үндсэн 3 шийдэл хөгжиж ирсэн. Төлөөллийн ардчлал. Иргэд сонгуулийн санал хураалтаар өөрсдийнх нь олонхын итгэлийг даах нэр дэвшигчдийг тодруулж, түүгээр дамжуулан шийдвэр гаргалтад оролцдог. Аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, улсын хурал энэ зарчмаар мөрөлдөн ажилладаг. Шууд ардчлал. Улс орны өмнө тулгарсан тодорхой асуудлыг сонгогч бүрээс санал авч шийдвэр гаргах. Зөвлөлдөх ардчлал. Санамсаргүй төврөөр сонгогдсон нийт иргэдийг төлөөлөх үйц тооны иргэд шийдвэрлэх ёстой асуудлаараа бүрэн мэдээлжиж, эсрэг тесрэг байр суурийг сонсоод сайтар эргцүүлэн дэнсэлж зөвлөгдсөний үндсэн дээр шийдвэр гаргалтад оролцож саналаа өгнө. Эдгээр нь тус бүртэй давуу болон сул талтай байдаг. Жишээ нь төлөөллийн ардчлал. Сонгогчид санал хураалтад тэр бүр тэнцвэртэй мэдээлэлтэйгээр өөрийн итгэл үнэмшлэр оролцдоггүй нь төлөөллийн ардчлалын сул талын нэг юм. Сонгогдсон төлөөлөл бүр сайн ажилдаггүй, итгэл даадаггүй, итгэлцлийн хямрал үүсгдгээс тэдний гаргасан шийдвэрт эргэлздэг, туйлширч алддаг. Гэхдээ байнгын дасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, шийдвэрийг хурдтай гаргадаг, өөрчлөлт хийхэд цаг алддаггүй зэрэг давуу талууд бий. Шууд ардчлал нь хүмүүрээс асуух учраас асар их хөрөнгө, цаг хугацаа, хүч шаарддаг. Шийдэх асуудлаар бүрэн тэнцвэртэй мэдээлэл хүмүүрт хангалттай хүрч чаддаггүй. Гарсан шийдвэр нь эцсийн үл маргалдах шинжтэй нь давуу тал болдог. Зөвлөлдөх санал асуулга нь олон нийтийн ойлголт тааруу мэдээллийн дутамгшилтай асуудлыг нухацтай тэнцвэрдсэн мэдээлэлтэйгээр хилцэж зөвлөлдөн шийдвэр гаргахад онцгой тохиромжтой арга юм. Энэ нь мэдээлэл, мэдлэг олгохын зэрэгцээ, оролцоог хангаснаар эргцүүлэн бодсон гол шийдвэрийг гаргах замыг тавьдгаараа үр дүнтэй хэмээн тооцогдож байгаа хэлбэр юм. Цаг хугацаа их шаардагч гарсан шийдвэр урт настай, доктортой маргаан үүсгдэггүй. Зөвлөлдөж шийдий. Зөвлөлдөх санал асуулга.